Үндэсний статистикийн хороо өнөөдөр 8 дугаар сарын нийгмийн эдийн засгийн дүн мэдээллийг танилцууллаа. Нийгэм макро эдийн засгийн чиглэлийн судалгаанаас онцлог хэдэн үзүүлэлт бий. Тухайлбал инфляц, төсвийн алдагдал, цалин, ажилгүй дэл, чанаргүй зээлтэй холбоотой дүн мэдээ анхаарал татж байна. Оны эхний 8 сарын байдлаар төсөв алдагдaltaй төрөлт буурсан байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад эдийн засгийн салбарын өсөлт саарсан байна. 8 дугаар сарын инфляцийн үед өмнөх сараас 1.1% өссөн байна. Гэтэл иргэдийн худалдан авах чадвар суларсан, зарим бараа бүтээгдэхүүний үн өссөн. Тиймээс 1.1% өсөлтийн судалгаанд хэвлэлийнхэн эргэлдсэн. Харин судалгааны байгууллагын өгч байгаа мэдээллээс харахад нэг бараа бүтээгдэхүүний үн өслөөхөд харин нөгөө бараа бүтээгдэхүүний үн буурсан хандлагаар тооцоол хийдэг мэдээлэл өглөө. Боловсролын үн одоо сургалтын үн 23%-аар өсөөд дээрэс нь махны үн харьцангуй буураагүй, төмс хүнсийн ногоо буураагүй тохиолдолд инфляц бол өндөр байна. Тэгэхдээ тэр бол нэг талдаа нэг хэсэг барааны үн нэмэгдсэн байхад нөгөө талдаа буурсан байж болно. Тэгэхээр хамгийн гол нь тэр баланс яаж байгаагаар л энэ инфляцийн түвшин өөрөө мэдрэгдэт байгаа байхгүй юу? Яг энэ аргачлалаар тооцвол инфляцийн түвшин өмнөх сараас 1.1%-аар харин өмнөх жилээс 6.6% өссөн байна. 8 дугаар сарын хувьд инфляцийн өсөлтөнд сургалтын төлбөр 23%-аар гурилын үн 3 орчим хувиар өссөн нөлөөлжээ. Өргөн хэрэглээний барааны үн өнгөрсөн сарын хувьд 9 аймагт буурсан бол Дунгуй аймагт хамгийн хүний өсөлт ажиглагдсан байна. Харин Ховд аймагт үнийн өсөлт улсын дунджаас бага байлаа. Банкны зээлийн 100 төгрөг дутмын 14% нь чанаргүй хугацаа идэрсэн учраас чанаргүй зээл 865 тэрбум төгрөгт хүрчээ. Төсвийн алдагдал 5 дахин өссөн байна. Төсвийн тэнцэл өөрөө 700 бараг 70 тэрбум төгрөгийн алдагдaltaй байгаа. Ерөөс орлого бол сайн бүрдэхгүй байгаа. 263 тэрбум төгрөгөөр одоо өмнөх оны мөн үе түвшингээс доогуур явж байгаа. Тэгэхээр угаасаа гадаад худалдааны эргэлт нь өөрөө ингээ багассан, тэ эдийн засгийн өсөлт нь өөрөө саарсан, эдийн засгийн ингээ хумигдж байгаа тохиолдолд ордог татвар үндсэндээ улсын төсвийг бүрдүүлдэг нөгөө татварын орлогын хэмжээ бас төрлүүд дээрээ буурах юм хандлага харагдаж байна. За төсвийн алдагдлыг үндэсний статистикийн хороо эдийн засгийн өсөлт саарсантай холбон тайлбарлаж байна. За мөн татварын орлого бүрдүүлэлт буурсан үүнд нөлөөлжээ. Тухайлбал татварын ихэнх хувийг эзэлдэг нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээ гэхэд 216 тэрбум төгрөгөөр буурсан байна. Энэ нь төсвийн алдагдалд томоохон нөлөө үзүүлжээ. Орлого буурах бас нэгэн шалтгаан гадаад худалдаа тэр дундаа импортын барааны бууралт гэж байна. Бодит салбарын өсөлтүүдийг аваад үзэх юм бол аж үйлдвэрийн салбар дээр 4% бууралт байна. Тээврийн салбарын одоо ТЭС ачаа, зорчигчд гэдэг ингээд гол үзүүлэлтүүд бас бууралттай. За үүнээс гадна 8 сарын дүн мэдээнээс харахад төгрөгийн хадгаламж 6-аас 7% буурч ам долларын хадгаламж 40 орчим хувиар нэмэгдсэн байна. Төгрөгийн ханш рублийн эсрэг чангаж доллар юаны эсрэг суларсан хэвээр байна. Улсын хэмжээнд 192 мянгаас 300 мянган цалин нийт хөдөлмөр эрхлэгчдийн 11% нь, за 300-аас 500 мянган төгрөгийн цалин 18%, 500-аас 700 мянган дундад цалин бол 20% нь авч байгаа статистик судалгаа 8 сард гарлаа.